За сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулахын төрийн бас байгууллагаас явуулдаг терминал шоу маань эхлэхэд бэлэн боллоо нэвтрүүлэг маань. За өнөөдөр маш сонирхолтой хоёр зочид өргөцсөн байгаа. Эхлээд зочдоо танилцуулъя. За Цэг Ган Зориг дарга маань ерөнхийлөгчийн орон тооны бус жижиг дунд бизнес хариуцсан зөвлөх. За Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны төрийн бас байгууллагын дэд ерөнхийлөгч. За өөрийнх нь яг цэвэр үүсгэн байгуулсан хувийн бизнес нь бол Пинута брендийн үүсгэн байгуулагч. За бизнесээ томруулахын арга хэмжээний маань спонсор ийм төлөөлөл байна. За хоёрдугаарт болохоор за мөн одоо энэ Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны дэд ерөнхийлөгч. За Монгол Ван Construction компани ерөнхий захирал Мөнх цэцэг захирал маань хүрэлцэн ирсэн байна. За студид өргөдөж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр цөмөрөө нилээн одоо олон сэдв рүү өсчиж орж ер нь бол ярина. Гол зорилго маань бол гэхдээ яг жижиг дунд бизнес эрхлэгч нарт хэрэгтэй төрийн бодлого төрийн бус байгууллагуудын маань одоо явуулж байгаа үйл ажиллагаа за тэгээ мэдээж бүгд өөрсдөө бас бизнес эрхлэгч нар болохоор энэ талыгаа холбосон ийм ер нь бол яриа нэвтрүүлэг болохоор байгаа. За тэгээд Ган Зориг зөвлөхөөс гэд хэлчихье. Ерөнхийдөө сая бас айгүй гоё үр дүнтэй нэг арга хэмжээ боллоо гэж харж байгаа. Яг он сарын бол санахгүй байна. Гэхдээ ерөнхийлөгчийн Итали улс дахь айлчлалын одоо үр дүн тэнд ер нь ямар одоо ажлууд бас яригдав. Би нэг таны ямар ч байсан нэг гоё MOU хийгээд тэнд нэлээд бас аятайхан үйлдвэрүүдээр явж үзээд яг бизнесийн төлөөллүүд маань бас бодиттой олон улсад гарах энэ төр хүртэл боломжуудыг нээсэн ийм одоо сайхан арга хэмжээ оны өмнө болсон. Энээс ер нь гол яриагаа эхлэе гэж бодож байна. За юуны өмнө бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргье. За тэгэхээр 2025 онд бол 2005 оны 12 сарын ихээр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаг өлсөх төрийн айлчлал хийхдээ давхар Итали улсад бизнес форум зохион байгуулагдсан байгаа. Яг энэ бизнес форумд Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоогоо төлөөлөөд манай холбооны хамт олон очихдоо Итали улсын яг ижил төсөөтэй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоотой хамт гэрээ байгуулсан. Санам жижиг байгуулсан. Энэ санам жижиг нь ямар зорилготой байсан бэ гэхээр Итали улсын хувьд бол яг л одоо бүхэл бизнесүүд нь баг жижиг дунд явдаг. Өрхийн бизнесүүд, тэгээд өрхийн бизнесүүд нь ингээд үе дамжаад явдаг. Тэгээд айгүй тийм боловсронгуй болцсон тийм ариун төвхтэй орон. Тэр утгаараа холбоон ч гэсэн 80 жилийн төвхтэй тийм холбоо байсан. Тэгээд бид тухайн холбоотойгоо харилцсан бие биентэйгээ самжиж байгуулах гэдэг нь гол зорилго нь юу байсан бэхээр Итали улсын хувьд бол Монгол улс гэдэг маань өөрөө тийм ноос ноолуур үндэсний бүтээгдэхүүн зөвхөн Монголд ургадаг түүхийд бараа материал зөвхөн Монголын онцлогтой олон сайхан түүхийд бараа материал байгаа. Үүн дээр тулгуурлаад Итали улсын технологи гэдэг бол үйлдвэрлэлийн технологи гэдэг бол нэлээдэг бас ариун түүхтэй. Энэ хоёрыг одоо хооронд нь манад ийм эрдэнэ байна, танад ийм эрдэнэ байна гэдэг шиг энэ хоёр эрдэнийг нийлүүлвэл илүү их амжилтанд хүрэх юм байна гэдэг нэгдсэн зорилгыг хамтдаа дэвшүүлээд явж байгаа. Тэр утгаараа одоо Монголынхоо жидүү эрхлэгч нарыг Италийн жидүү эрхлэгчтэй хооронд холбох гүүр болёо гэд хамтраа саналгдсан байна. Яг бас таны яг хэлсэнчлэн яг л нөгөө тийм Италид бид нар бизнес гэд бодохоор яг нэг тийм ниш тэгээ нөх айхтар тэгэл үйлдвэрлэл нь бүр ингээл нөгөө 500 800 мянга гэхээс илүүтэйгээр яг нэг ингээл дарс бол дарс яг нэг арьсан бүтээгдэхүүн бол арьсан бүтээгдэхүүн. Гэхдээ яг одоо нөгөө бидний хамгийн том хийж чадахгүй байгаа орхигдуулаад байгаа гэх юм уу нөгөө брэнд болгох өв уламжлуулаад яг нэг юмараа ингээд дагнаад явах тэр тал дээр бол бид нар үнэхээр суралцах том гарц бий бол нэгдсэн гэдэгт бол өстой хэлтэл энэ. Тэгээд бас Италийн талаас нэг гоё зүйлийг хэлсэн байгаа. Тэрний юу гэхээр
биднэрт ингээд дуршлагатай байна тий. Алдаа оноогоо туулцсан байна. Тэгэхээр заавал Монголын одоо зэвсэг эрхлэгчид энэ алдааг давтах ёстой гэж таад ингээд биднэртэй хамтраад энэ замыг товчлоод алгасаад явчихаа. Бид нар та бүхэнд боломжоо сайн хуваалцъя. Таад байгаа юмнуудаа гаргаад ир, бид нар байгаа юмаа гаргаад ирээ. Тэгээ хамтдаа хөгжийл гэдэг зорилготой байгаа да. Тийм байна. За тэгвэл бас нэг том боломж бас мэдээж нөгөө одоо Итали улс гэдэг чинь бидний хувьд бол бас зайтай бас тийм хүссэн болгомтой тэгэл юм аюудал юм яах нь юг бах. Гэхдээ мэдээж энэ хамтын ажиллагааг маш сайн ашиглаж чадах юм бол үнэхээр одоо арьс арьсан бүтээгдэхүүн ноос ноолоор одоо энэ боломжууд бол тэгээ мэдээж өөр бусад салбарын жидүүд нүндүүд нь бол маш их үр хөвчтөл байх гэж харж байна тий. За мөнх цэцэг захирлаас за саяхан тэгэхээр холбоо маань бас ребрандинг хийж байгаа юм байна. Нэрээ өөрчилж байгаа юм байна. За мэдээж Монголд одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол одоо баялаг бүтээгчдийн холбоо гэж одоо баялаг бүтээгчд гэж одоо нэвтрүүлэг холбоо ямар ч байсан ёстой одоо өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд маш сайн ингээд дуу хоолой хүргээд бизнесийг таниулах ажиллагаанууд маш их хийгээд гадны бас одоо туршлага судлах хятад энтерлүү бол бас зөндөө явж ирснийг санаад байна, харж байна. Тэгэхээр энэ холбоо маань ер нь хизээ үүсгэн байгуулагдав. За саяхан шин нэр одоо болсон байна. Ер нь алсын хараа амбиц одоо нэгсэндээ 10 нас хүрсэн байна гэдэг чинь бол одоо хүүхдээр бодоход л бараг тий бас нэг юм ойлгоод овоо төвшөнд 80 жилийн түүхтэй Италийн холбоог бодоход бас чиг нэг 10 жилээ туулцсан гэдэг чинь алдаа оноо зөндөл боломжуудаа ойлгосон баг. За тэр өнцгөөс нь холбооныхоо ойр хавьд болсон одоо сонин сайхан сонсъё доо. Баялаг бүтээгчдийн холбоо маань 2015 онд үүсгэн байгуулагдажсэн. Тухайн үедээ бол яг Монголд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ бол 2000-ад оноос үүсэж нэлээд эрчимтэй үүсээд эхэлсэн. За тэгээд эхний үүссэн тэр эхний 10 жилдээ бол жижиг дунд бизнесүүд яг өөр өөрсдийнхээ алдаа оноотой. Тэгтээ тус-тусдаа л голдуу тийм ээ. Өрхийн үйлдвэрлэлийн төвшөнд, бичил бизнесийн төвшөнд ингээ хөгжүүлэлтээ гээд явж исэн бол 2010-ад он гараад ирэнгүүт одоо нийгмийн хэрэгцээ шаардлагаар энэ үйлдвэрүүд маань хөгжих шаардлага зайлшгүй тулгарсан хөгжихийн тулд ингээ нийгмийн зүгээс төрийн зүгээс шийдвэрлэх одоо мөн хэрэглэгчдийн сэтгэл зүй талаас тийм ээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих энэ талаасаа ингээд нэгдэх шаардлага зүй ёсоор тулгарч эхэлсэн. Илүү нэгдээд илүү хүчтэй дуу хоолойгоо нийгэмд хүргэх ийм шаардлага гарч эхэлсэн. За энэ үед бол ETV Mass-агийн талаас баялаг бүтээгчдийг одоо хувийн компаниуд руу маань утастаад ингээд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлын талаар ингээд төрийн байгууллагын хүмүүсийг ингээд албаны хүмүүсийг ураад ингээд тулгамж байгаа асуудлуудыг ингээд хэлэлцүүлэг өглөөний уулзалт зохион байгуулж байна. Ирж оролцооч гэдэг анх бид нар руу компани болгоноор хүсэл тавиад тэгээ бид нэр өглөөний уулзалтанд нэг хідэн цуврал нэвтрүүлэг болсон юм аа. Тэгээд эрэнгүүт нөгөө нэг тусдаа өөр өөрхөн асуудлыг шийдэх гээд үйлдвэр дээр ажиллаж идэг хүмүүс чинь ингээд хэд удаа нэгдээд ирэнгүүт бид нар бүгдээрээ яг нийтлэг нэг асуудлуудтай байгаад байгаа юм байна. Ер нь бүгдээрээ энийг одоо ингээд уулзаал төрийнхөндөө ингэж уламжилж хэлжээл тараад ах уу яах вэ те. За ер нь бол нэгдэж холбоо байгуулъя. Одоо энд нэвтрүүлэгт ирж байгаа нэг 20-30 үйлдвэрлэгчийн цаана дахиад 200-300 үйлдвэрлэгч нарын ч асуудал бас давхар явж байгаа. Энд чинь улам ингээд жил ирэх тусам улам тэлээд хөгжөөд илүү олон хүний л эрх ашиг хөндөгдөн. Тэгэхээр өөрсдийнхөө энэ туулсан туулал дээр дээрэс нь нэмээд одоо тулгамж байгаа асуудлуудаа бусдынхаа эрх ашигыг өөрсдийнхөө нийтлэг эрх ашигыг хамгаалах юм төрийн бас байгууллага байгуулъя гэж шийдээд байгуулж исэн холбоо байгаа. Тэгээд энэ холбоог маань үүсгэн байгуулах санаачлагыг одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний зөвлөлт Аваа Баяр зөвлөх маань анх санаачилж тэгээд тухайн нэвтрүүлэгтээ оролцож исэн компани захирлуудаас санал тавиад тэгээд бид нар тухайн үедээ анхны 15 удирдах зөвлөлийн гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж исэн.
За тэгээд ингээ 10 жилийн хугацаанд бол бид нар маш их ажлыг хийжээ. Эхний 2 жил нь бол 21 аймаг 9 дүүрэгтэй аль болох тэр орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг нэгдсэн нэг холбоотой боллоо. Та нар маань ингээд төв холбоо руугаа салбар хороо болгон ингээд тухайн орон нутгийн онцлогтой тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ юу байна? Тэрийг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна? Бүгдээрээ нэгдээд нийтлэг эрх хамгаалъя гэд орон нутгийн салбар хороодоо байгуулахын тулд эхний 2 жил холбооны анхны удирдах зөвлөлийн 15 гишүүн маань орон нутагт ингээд ETV Mass телевизийн сэтгүүлч нартайгаа хамт ингээд ажиллаж ийлаа. Тэгээд дараа нь бол ингээд нөгөө тэр холбооны гишүүдийг бусдын гадаад улс орнуудын жижиг дунд үйлдвэрлэлийн туршлагатай танилцуулах зорилгоор Гуанжууд болдог нөгөө контемпер үзэсгэлэнд хэд хэдэн жил дараалж ингэж аяллыг зохион байгууллаа. За дээрэс нь одоо бид нар чинь нэг талаасаа хувийнхаа ажлыг алдуулахгүй явж байгаа боловч нөгөө талаасаа холбооных ажилд идэвхтэй оролцож төр засгийн бүхэл бодлого шийдвэрт нөлөөлөхийн тулд ингээд ажиллаж ялаа. Одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрийн зээл эзэнтэй олдохгүй байна гэж 18 19 онд яхад тэр мэдээллийг бол манай холбооны хуульч Бат Илгэр маань бас нэлээд анхдагч болж сөхөж гаргаж ирж нийгэмд холбоо төвчилж дараа нь бидний талбай дээр хариуцлага нэхэх ард түмний жагсаал гэж зохион байгуулж дүн өвлийн хүйтнэр зогсож иж нийгмийн анхааралд нэлээд хүчтэй өртүүлж исэн. Одоо тэгээд тэрнээс гарсан үр дүн гэвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл эзэндээ очдог болоод одоо ингээд баялаг хөтөгчдийг төлөөлсөн төлөөлөл болох манай холбооны одоо ганц зэрэг захирал маань төлөөлж ажиллаж байгаа юм. Сонгон шалгаруулах комиссид нь ингээд нөгөө жинхэнэ баялаг хөтөгчдөд төлөөсөн хүмүүс нь тэнд сонгон шалгаруулалтанд төлөөлж ордог болоод ирэхээр яг хэдийн хүртээмж бага боловч тэр нөгөө хүртээмж багтайг зүгээр нэг зөвхөн давуу эрхтэй хідэн хүн нь аваад өөр зүйлд ашигладаг биш, жинхэнэ баялаг хөтээх гээд зээл хүсэж байгаа хүмүүстэй яг бодитоор хүрч чаддаг болж. Түүнээс гадна биднэрт бас нөгөө нэг талаасаа албан бусаар нөгөө хувийн бие биенээсээ дуршлах, судлах, асуудлуудаа хамтдаа ингээ ярилцах тийм гоё нөгөө хувийн найз нөхдийн тийм гоё сүлжээ болж өгсөн манай холбоо. Тэгээд бид нар ингээд 10 жилийн хугацаанд дор дороо ингээл асуудалтай стресстэд явдаг байсан бол за бүгдээрээ нэгдвэл илүү хүчтэй байж чадах юм байна гэдгээ олж харсан. За дээрэс нь ингээ 10 жил алдаа оноотой яваад одоо бол яг нөгөө хөл дээрээ зогсож хүн нэг тий хөл дээрээ зогсоод тамиржаад тэнхээжээд за одоо алсын зорилгоо тодорхойлё гэдэг үе дээр бид нэр ирсэн байгаа. Ингээд ирэнгүүт за олон улсад гарыг тийм ээ дотоодын үеийн жижиг дунд үйлдвэрлэлийг бусад гадаад улс орны жижиг дунд үйлдвэрийн холбоонуудтай ингээ хамтран ажиллах, илүү дуршлаг судлах ингийн тулд нөгөө нэр маань олон улсын нэрчлэрээ СМЭ гэдэг нэрлүүгөө шилжихийн тулд бид нар баялаг бүтээгч гэдэг нэрээ оны өмнө форум 10 жилийн зориулсан форумаар аль биесээр солиод жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо болж өөрчлөгдсөн. Гэхдээ манай жил болгон гишүүдэд зориулж явуулж байгаа форум болоод шинэ жил гэсэн нөгөө брэнд үйл ажиллагаанууд маань бол баялаг бүтээгч гэдэг нэрээр явж байна. Зөв. Харин тийм үнэхээр одоо ялтчгүй юу гэдгийг мэдээж нөгөө ингээд нэг сэтгэл хөдлөлөөр ч юм уу үүсгэн байгуулагдаад урт хугацаанд ингээд явж чадаагүй төрийн бус байгууллагыг одоо тоолох юм бол хэд вүлээ те. Гэтэл үнэхээр яг баялаг бүтээгчдийн маань холбоо бол яг тууштай явлаа. За даваа баяр одоо ерөнхийлөгч те одоо нөгөө холбооны маань ерөнхийлөгчийн хувьд ч тэр яг өөрөө бас яг ерөнхийлөгчийн зөвлөх болгоод бүр ийм бодтой бас яг холбоон дээрээ том одоо алсын хараа тай бүр ийм нөгөө сайн юу гэдэг өөрчлөлтийг авчирж байгаа нь бол өстөл яг хувьсгалын тохироо бүрдээд яг нэг гинт нэг хүн гарч ирэл юм хийж байгаа биш. Олон жилийн алдаа оноо туршлага энэ ингээд бүрдэж байгаад бас ялтчгүй олзуурах штэ харин. За одоо тэгэхээр ер нь нөгөө нэг юу гэмдэ бас нэг бидний маань ярих ёстой зүйл. За миний бодож байгаа зүйл бол энэ эргээд ганц зөрөг зөвлөгтөөр ирэхэд за бас яг эхлээд нөгөө тантай холбоотой ерөнхийлөгчтэй холбоотой тэр хэсгийг бас жоохон ярьчих. Одоо бас яг ерөнхийлөгчийн маань зүгээс авч хэрэгжүүлж байгаа яг энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэхтэй холбоотой энэ цагаан алт гэдэг гой хөтөлбөр маань бас явж байна. За би одоо бас өөрөө адилхан л нэг
програм үйлдвэрлэгч. Гэхдээ мэдгүй бас өөр хөтөлбөр байж магадгүй. Тэгэхээр та бас ерөнхийд нь айхтар одоо нөгөө деталь энэ төр байх албагүй. Гэхдээ ерөнхийд нь яг энэ цагаан алт хөтөлбөр маань сайн явж байна. Энэ шиг өөр ер нь явж гин үү? Бодлогын хувьд ер нь ямар хуу бас ажил юмнууд хэрэгжиж байна. Энэ талыг сонирх хэдий. За маш сайхан асуулт байна. Яг тэгэхээр миний хувьд болохоор одоо яг Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, даваа хоёр зөвлөхийн, багийн, оронтооны бус зөвлөх гэж явдаг. Тэнд дондоо яг үйлдвэрлэгчийн бодлого дээр бид төр ингээ багаараа хамтраад ажиллая гэдэг. За тэнгуү таны хэлдэг цагаан алт төсөл болон бас яг маш амжилттай яваад төслүүд яг энэ хөнгөн үйлдвэрийн салбар дээр нэлээдгүй компаниудыг чадахжуулж чадж байгаа. За тэгээд дахиад нэг чухал төсөл маань юу гэхээр хүнсний хувьсгал хөтөлбөр байгаа. Яг зөв. За энэ хөтөлбөрийн хүрээнд хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 3.5 жилийн хугацаанд нийт 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. За үүнээсээ нийт худалдаанд 1000 орчим бүтээгдэхүүн шинээр худалдаанд гарсан байна. За энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь ингээд харахаар бүгдээрээ тийм импортыг орлох, гадагшаа урсгах валютыг багасгах чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд байна. Би яг өмнөх нь нэвтрүүлэг дээр дурдж байсан. Яг хоёр бүтээгдэхүүн бүр нэлээд онцтой. Одоо манай өрхийн хэрэглээний байнгын бүтээгдэхүүн болцсон, хэрэглээ болсон. Тэрний үгээр нэгдүгürt 0.5 насны хүүхдийн, бага насны хүүхдийн хүнсний хэрэглээний бараг 90 орчим хувь импортын бүтээгдэхүүн байдаг. Гэтэл одоо манай Эден компани, манай холбооны өдөр зөвлөлийн гишүүн Эден компани, Хүрлбаатар захиралтай Эден компани 6 сартаагаас дээш хүүхд хэрэглэх боломжтой хүүхдийн нухшиг худалдаанд гаргасан байна. Тэнгүүд нэгдүгээр тэр бүтээгдэхүүн өөрөө үнийн хувьд хямдхан. Тэгээд дахиад импортыг орлож байгаа. Гадуур одоо ижилцөөтэй бүтээгдэхүүн 3000 төгрөгөөс дээш үнэтэй байхад тэр бүтээгдэхүүний 2000 орчим төгрөг худалдаалагдаж байгаа. За тэнгүүд энэ өөрөө хүнсний хувьсгал хөтөлбөрийн өрөөнд энэ олон сайхан бүтээгдэхүүнүүд бий болсон байна. Импортыг оруулж байна. Тэгээд гадагшаа урсгах валютын урслыг үлдээж чадчихна гэдэг бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлогын төвчөнд хийж байгаа. Одоо улс их орны хүнсний аюулгүй байдал гэдэг бол маш чухал. Яг зөв. Энэ төвчөнд хийж байгаа нэлээд том хөдөлгөөн ажил байгаа. За тэгээд энэ дээр одоо дахиад нэг зүйл нь юу вэ гэхээр 53 үйлдвэр шинээр ашиглалт орсон байна. 1000 гаруй бүтээгдэхүүн худалдаанд гарчлаа. За мэдээж үйлдвэрүүд бүгдээрээ экспортыг зорж байгаа. Гэтэл нэг чухал юм нь юу гэхээр одоо бидний дотоодын худалдаа авалт маш өндөр байдаг. Дотоодын худалдаа авалт тийм манай иргэдийн ард түмний худалдаа авалт. Одоогийн манай ерөнхийлөгч 2019 онд ерөнхий сайд байхдаа эх орч худалдаа авалтыг бас ард түмэд уриалж ирсэн. Яг тэр нь одоо яг дотоодын үйлдвэрүүдэд ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдэд цагаан сар гэдэг бол манай үндэсний томоохон баяр. Энэ үеэр манай компаниуд борлуулалтынхаа нэлээд өндөр хувийг яг энэ үеэр тавьдаг. Тэгэхээр одоо яг ард иргэдийгээ ард түмнийгээ энэ өндөр худалдаа авалтаа үе дээрээ дотоодын үндэсний үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг худалдаа аваарай гэдэг уриалгыг бас давхар хэлмээр байна. Энэ нь одоо дараагийн үйлдвэрүүдийг дахиад үйлдвэр маань дахиад дараагийн шатны хөгжлийг бий болгох гэх мэт олон даваа талуудыг бий болгох юм шүү. Тэгэхээр эх орон худалдаа авалт бол яг өнөөгийн эдийн засгийн энэ бага зэргийн асуудлууд байгаа тий. Яг энэ үед бол манай эх орон худалдаа авалт маш чухал байна. За сайхан уриалга байна. Харин бид хэд ч одоо зарим талаараа харахаар бүр ингээд бууж өгөө. За ер нь үйлдвэрлэл бүтэхгүй нэ гэд тий. Үнэхээр бид нар ч одоо өрсөлдөөн бол одоо яг хажууд л асар том үйлдвэрлэлийн их орн байгаад байдаг. Тэгэхээр үнэхээр энэ үйлдвэрлэл гэдэг зүйлийг авч үлдэх, жижиг дунд бизнесийг авч үлдэх гэдэг зүйл бол өөрөө өстой үндэсний аюулгүй байдлын ер нь бол хэмжээ баг шүү. Энд ч одоо сүүлдээ бид нар өстой бэлэнчлэл хамаг валютаа гаргах эрсдэл бол байгаа. Тэгэхээр энэ дархлааг одоо барьж бодлогын хувьд бол одоо авч явна гэдэг бол өстой үндэсний аюулгүй байдал, хүнсний бодлого гэдэг бол маш чухал. За окей. За мөнгө цэцэг захирлаас миний бас дараагийн бодож байгаа зүйл маань за одоо
өнгөрсөн мэдээж ингээ 10 жилийн хугацаа болсон байна. За тодорхой хэмжээнд сая бас хурлаа хийгээд зөвхөн ингээд нэрний өөрчлөлт мэдээж хийгээгүй байж таараа 10 нас хүрсэн энэ бүх алдаа оноо бүх зүйлийг дүгнж цэгнээд за одоо тэгвэл дараагийн 10 жилд яахаар болвоо тий алсын хараа маань яахаар болж байна. За бас сая та одоо дурдж чинь хуультай болох гэж байгаа асуудал бас яг яригдж чинь тий болох гэж байгаа ч биш бах дахин сайжирж байгаа процесс байгаа бах. Тэгэхээр ер нь яг холбоо маань тэгээд бас нэг нэмж асуумаар байгаа нь одоо бол тэгвэл ер нь эн чинь нэгдсэн холбоо гэдэг ойлголт Монголд байгаа шүү дээ тий. Одоо тэрлүү ер нь очсон уу? Одоо ер нь очих процесс нь ер нь явж гин үү? Энэ талаар асууя. За холбоо маань энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөл дээрээ тэнцээ босчлоо. Одоо нөгөө 90 цент хүрэх үе шат руугаа явж байна бид нар тий. Тэгэхээр одоо сая ганц зэрэг захирлын хэлсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх. Тэхийн тулд тэр үйлдвэрүүд маань өөрсдөө хөгжих ёстой. Үйлдвэрийг удирдах байгаа удирдлагууд, ажиллаж байгаа ажилчид маань бүгд хөгжих ёстой тий. Тэгэхээр энэ яг тэр холбооны гишүүн байгууллагуудыг хөгжүүлэхийн төлөө гадаад харилцаагаа илүү өргөжүүлэх шаардлагатай байгаа. Дээрээс нь одоо жижиг дунд үйлдвэрлэлийн дотоодын тэр нөхцөл байдлыг хууль эрх зүйн хүрээнд нэн тэргуунд сайжруулах шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээний хууль маань энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх баг тий. Хэлэлцгэр. Тэгээ энэ дээр бол жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчид маань эхний ээлжинд нөгөө дотоод асуудлуудаа зэгцэлж эрх зүйн хувьд маш өндөр боломж бололцоог өгсөн хүлээс нь маш өндөр хүлээлттэй байгаа хууль л да. Тэгээд энэ дээр бид нар өнөөдрийн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэхэд тулгамдж байгаа асуудлуудаа шийдвэрлүүлж чадчихж дараагийн тэр нөгөө экспортод гарах хөгжил импортыг оруулсан бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх гэсэн тэр хөгжлүүд яригдах суур хөрсөн болно гэж үзэж байгаа. Одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих тэр тухай тэр хуулинд маань одоо нөгөө жижиг дунд бизнесийн маань ангилал хүртэл арай өөр өндөрсөж орж ирэхээр тавигдсан байна. Тэгээд тэр бизнес эрхэлж байгаа хүмүүст олгогдох зээлийн хэмжээ хүртэл хүртээмжийг нэмэгдүүлээ. Олгогдох хэмжээг нь нэмж өгье гэсэн ийм зүйлс явж байгаа. Тэгээд Монголд бол бизнес эрхлэхэд хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээл жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст маань тулгардаг бэрхшээл шүү дээ. Одоо тэгвэл тэрнийгээ даваад ингээ хөл дээр зогсоод үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн компаниудын хувьд бол дараагийнх нь хууль эрх зүйн орчин болчиход байна. Тий. Тэгэхээр нөгөө санхүүгийн дэмжлэгийнч тэр боловсон хүчний асуудлынч тэр хууль эрх зүйн орчны дэмжлэгтэйгээр бид нар жижиг дунд бизнесийн шийдвэрлэх шаардлагатай байна л да. Одоо манай жижиг дунд үйлдвэрийн салбарт бол ажлах хүчний хомсдол сүүлийн 5 жил бол бүр маш хүчтэйгээр мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө залуучуудын маань шинэ ажиллах одоо насанд хүрсэн залуучуудын маань сонирхол нь одоо нөгөө биеийн хүчний ажил биш одоо нөгөө оюун ухаан шаардсан IT тий за тэгээд офисын бичиг хэргийн одоо тийм ажлууд руу илүү орох сонирхолтой болчихсон. Үйлдвэрлэл үйлчилгээ буюу биеийн хүчний ажил хийх сонирхолтой залуучууд бас их бага болсон байна. Ингээд ирэхээр нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө бол нэгдүгээр санхүүгийн асуудал, хууль эрх зүйн орчин одоо нөгөө дэмжлэг. Тэгээд дээрэс нь хүний нөөцийн асуудал. Тэгээд дараа нь бид нөгөө нэг гадагшаага гоё хөгжиж техник технологийн хувьд одоо илүү хөгжүүлэх гэсэн тэр асуудлууд маань хөгжлийн дараагийн үе нь болчиход байна л да. Тэгэхээр бид нар анхан суур шатанда ингээд одоо нөгөө дотоод асуудлууд нь айгүй маш их байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ хаврын чуулганаар өргөн баригдах тэр жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний хууль бол ерөөсөө бүх үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хувьд санхүүгийн хувьд ч хүний нөөцийн хувьд ч ер нь бол дараагийн хөгжлийн шатанд гарах хамгийн том гишгүүр суур нь болж өгөх учраас энэ дээр л хамгийн том үлээлттэй байгаа. Тэгэд яг ганц зэрэг захирал маань бол манай холбооны гадаад харилцаа хариуцсан дид ерөнхийлөгч гэж явж байгаа. Тэгэхээр дараагийн 10 жилийн бидний гадагшаа чиглэсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлээ. Тэгээд дотоодын үйлдвэрлэгчтэй бас хөгжүүлээ гэдэг дээр манай ганц зэрэг захирлын хувь оролцоо бол нэлээд өндөр үүрэгтэй орж ирэх болов уу гэж харж байгаа л да. Зөв. За тийм энэ дэр нэмээд хэлчих тий. Тэгвэл одоо нөгөө бидний эхний 10 жил бол нөгөө баялаг бүтээгчдэд дэмжиж гээд
Яг дигмийн нөхцөл байдал нэг тийм байгаадсан. 2025-аас 2015 онд баялаг бүтээгчдэд дэмжиж даваа хоёр зөвлөхийн удирдлагын доор одоо масс медиа группийн тусламжтайгаар тийм ингээд нэлээдгүй ажлуудыг хийгдсэн. Тэнгүүд бид нар сая нэрээ солихдоо ямар үрэг барьсан бэ гэхээр чинээлэг дундаж давхрахтаа Монголын төлөө гэж байгаа. Тэр утгаараа яагаад энийг үрэг бид нар барьж байгаа ажиллах вэ гэдэг зорилго тавьсан гэхээр нийгмийг хөдөлгөж байгаа нь угаасаа дундаж давхрах. Нийгмийг одоо нийгмийг эерэг байлгах одоо дундаж давхаргал нийгэмдэр олох болохоор элдвийн гэмт хэрэг багасна, нийгмийн аюулгүй байдал нэмэгдэнэ, олон эерэг давхруудтай. За тэгэнгүүт засгийн газрын хэмжээнд, төр засгийн хэмжээнд миний хувийн хувьд барьж байгаа бодлого юу вэ гэхээр одоо бид нэр нэг бараг 30 жил эдийн засгийн бүтц маань өөрөө том агуулгаар явлаа. Барилга, уул уурхай гэдэг ч юм уу тий. Дандаа том дүнтэй, том тоотой салбарууд руу анхаарлаа. Мэдээж тэр маань дүнгийн хувьд бол том. Тэнгүүд яг нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөө нь яг ямар байгаа юм бэ? Хичнээн ажлын байрыг бий болгоод байгаа гэдэг асуулт гарч байгаа. Тэгэхээр одоо манай Монгол улсын хувьд эдийн засгийн суурь бүтцээ томоос жижиг рүүгээ хандуулъя. Жижиг дунд руугаа хандуулъя. За яагаад юм бэ гэхээр олон улс жишээд дэлхийн нийт бизнесийн 90% нь жижиг дунд үйлдвэрлэл байгаад байна. Яг үнэ. Тий. Тэгээд дахиад ажлын байрны 50%-ийг энэ салбараар хангаж байна. Тэгээд дэлхийн банкны судалгаагаар 2030 он гэхэд дахиад энэ хүн амын өсөлттэй холбоотой 600 сая орчим ажлын байр хэрэгтэй болно. Тэнгүүд хөгжиж байгаа орнууд энэ байрыг, ажлын байрыг хангахын тулд нөгөө л жижиг дунд үйлдвэрлэлийн салбар руу анхаарлаа хандуулж байгаа. За тэгэхээр манай Монгол улсын хувьд одоо суурь бүтцээ томоосоо жижиг рүү анхаарлаа хандуулъя. Тэгэхээр одоо яг энэ цаг үед одоо мандат дээр хуулийн хэлцүүлэг 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдчихсан. Тэгэхдээ энэ хууль нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд өөрийн үүргээ маш сайн биелүүлж чадсан. Одоо энэ нөгөө хөгжил маань өөр хурдан яваад байгаа болохоор дараагийн хуулийн эрэлт хэрэгцээ байгаад байгаа. Тэнгүүд энэ одоо дараагийн хуулийн эрэлт хэрэгцээн дээр яг дахиад Монгол улсын хувьд ямар хэрэгцээ байгаад гингүүд нийт 261,157 аж ахуйн гэж 2024 оны байдлаар байгаад байгаа Монголд. Үүний 108,378 идэвхтэй байгаад байна. Харин эндээс 76.2% буюу 82,562% нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн салбарт байна. За тэнгүүд нийт бүртгэлтэй хөтөлбөрийн зах зээл дэх ажлын байрны 40%-ийг буюу 550 орчим мянгаыг энэ салбар хангаж байгаа юм. Гэхдээ энэ яг нөгөө нийгэм даатгад төлж байгаа бүртгэлтэйг нь хэлж байгаа. Гэтэл ихэнх үйлдвэрүүд баг яг ажилчдын 50% нь л баг төлж байгаа гэж бодохоор энэ нийт Монголын хөтөлбөрийн зах зээлийн 70 нэмэх хувийг жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн салбар бий болгоод байна. Тэнгүүд эргээд нөгөө чинэлэг дундч давхраг руу орё гингүүд энэ ажлын байрыг бий болгож байгаа энэ салбар маань өөрөө хөгжөөд үргэлжлэлтгүй цалин хангамжийг бий болгоод тэнгүүд нийт иргэдийн 70% маань өөрөө ийм чинэлэг дундч давхраг руу орж чадах юм бол нийгмийн нөгөө бүхэмдлэл байдал ч юм уу тий олон зүйлс өөрөө энэ дундаж давхаргыг дагаад маш эерэг болох боломжтой. За тэнгүүд бид нар халамжийн бодлого гэдээ байдаг тий маш их байгаад байна. Халамжийн бодлогоодоо зарцуулж байгаа мөнгөө жидүүдрээ зарцуулъя тий. Тэгээд дээрэс нь одоо түрүүн хуулийг ярьсных нэг зүйлийг ярмаар байгаа. Хуулийн дээр бид нар өмнөх хэлцүүлгэн дээр хүн зөвдөө аж ахуйн үйлдвэрийн яамны сайд Бадуун сүрэн сайд хуулийн хэлцүүлэлтээр хэлж байхад одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжих хамгийн наад ихний шаардлага санхүүгийн хэрэгцээ байгаа тийм. Хөнгөлөлтөө зээл гэхээр маш бага 2024 онд би жижиг дунд үйлдвэрлэл газрын зээл сонгож халуур хороонд суусан. Тэгэхээр тухайн үед яадаг вэ гэхээр яасан гэхээр нийт 56 эцсийн шатнд 56 аж ахуйн гэж үлдээд тэгээд тухайн үед ч би яг одоо нэг төрийн нэрийн өмнөөс шарк үрийг үүсгэж байгаа байхгүй юу? Тийм байна. Зээлийн нөгөө төслүүд бүгдээрээ орж ир танилцуулаад тэгээд яг олон улсын төсөл үнэлэх стандартын дагуу оноогоо өгөөд явдаг. Тэгээд тэнгууд тухайн төслүүдээс 9.8 тэрбум төгрөгийг санаж байна. 56 төслөөс 47 төсөл авч ирсэн. Тий. Тэгээд дэрэн дээдлээгээд 300 сая төгрөгийн лимит хязгаартай. Тэгээд жилийн 3% хөвтэй
ийм зээл байгаа. Тэнгүүд энэ жилд нэг удаа. Энэ ингээл 24 оны асуудал. 25 онд бол баг энэ явагдаг баха. Ягаад тэгэхээр нөгөө төсөвтэй мөнгөтэй холбоотойгоор. Тэнгүүд энэ одоо хуулийн дээр ямар санаачлал гаргаж байгаа вэ гэхээр энэ одоо нэг жилд нэг удаа нэг конкурс өгж байгаа юм шиг энийг болио. Тийм байна. Байнгын энэ хэрэгцээ шаардлага байгаад байна. Аж ахуй нэгжүүд өөрсдөө төлөө сайн бичээл очиход хангаж ивэл зээлээ авдаг. Энэ чиглэл рүү хандуулъя. За тэнгүүд дахиад нөгөө мөнгөний хэрэг гарна тийм. За хаанаас мөнгө гаргаж болох вэ? За тэнгүүд хүн болгоо одоо нөгөө утсаа хасаагаал ийм Монголигийн оронгууд нэг 672 тэрбум төгрөг гээл бага багаар нэмэгдээд байна. Манай баялагын сангийн. За энэ дэр бол хуулийн дээр нэлээсээ орсон байгаа даа. Тэнгүү дахиад миний хувьд харж байгаа үнцэг юу гэхээр тэр мөнгөн дээр тодорхой хувь нь хөрөнгө оруулалтын чиглэлээр байх юм байлээ. Тэр мөнгийг одоо юу гэдэг гадагшаа гадны биржэд одоо бонд аваад ч юм уу те хувьцаа аваад ингээ хөгжүүлэх нь бас нэг байж болох үст тал. За тэгвэл яг түүнтэйгээ адилхан өсөлт бий болох нь энэ жижиг дундуурынхаа компаниудад л яг тэр хүүтэйгээр ч юм уу өгье л доо тий. Эсвэл арай бага хүүхээр ч юм уу дотоодын компаниудад дэмжинэ. Тэнгүүд мөнгө дүнгээрээ нэг эрг үзүүлэлт үзүүлнэ. Нөгөө талаараа энэ салбарын аж ахуйн нэг үйлдвэрүүд хөгжихөөр нийгэмд үзүүлэх эрг үзүүлэлтийг бас нэг судалгаа аваад үзэх юм бол нэлээд хүндэртэй гарах байх гэж ярьж байгаа. Тийм байна. Тэгэхээр дахиад энэ хуулийн дээр одоо 1 сарын 26-нд төрийн ордонд хуулийн хэлцүүлэг өгөх байгаа. Тэгэхээр энэ хилцүүлэг дээр онлайнаар бас аж ахуйн нэгжүүдгээ бүртгүүлээд ороорой гэж хэлмээр байна. Бас манай холбоонд бүртгүүлээд хуулийн хэлцүүлэгт орох боломжтой. За тэнгүүд бас нэг санааг илэрхийлж энэ дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн ард түмний худалдаа авалт гэж хэлсэн тий. Яг тэрнтэйгээ адилхан одоо Монгол улс чинь төрийн худалдаа авалт гэж маш том худалдаа авалт байна. Яг зөв. 2023 онд энэ дүн 12.3 их найд болсон тоо баримт байгаа. Тэнгүүд 2025 онд энэ баг 20 их найд руу төгсөн болов. За тэнгүүд манай холбооны зүгээс төрд нэг санаачлалыг саналыг өгöd. Тэрний үгээр яг энэ мөнгөөр яг юу авч байгаа. Тэрийг ингээл цагаан тодорхой ил тавьчих л да тий. Тэгвэл бид нэр дотооддоо хийх юмнуудаа гаднаас их аваад байгаа юм бид нар хий л да. Яг зөв. Одоо нэг зүйлийг их одоо нэг сандлыг ч юм уу нэг ширээг ч юм уу энэ микрофоныг тухайн их авах гээд байвал бид нар яагаад өөрсдөө хийж болохгүй гэж. Тэ. Тэгээд импортоор авч байгаа хатаа адилхан үнээр ч юм уу арай бага үнээр ч юм уу борлуулъя. Тал талдаа ашигтай бай. Тэгээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлье. Тэгэхээр тэр тоог тэр яг энэ төрийн худалдаанд юу авч байгааг тодорхой болгоё. Тэгээд дахиад энэ хуулийн дээр бидний санал юу гэхээр яг нэг тодорхой хувийг жидүү салбараас авдаг болгоё гэж. Яг жижиг үйлдвэрээс авдаг болёо гэдэг. Үйлдвэрлээд байгаа хүмүүсээс тий. Тэгэхгүй бас энэ миний нэг баг зэргийн шүмжлэлтэй хандаг нэг тал байдаг. Одоо манай томоохон гэдэг байгаа нэг 300-аад компани байна. Нилээ яг томууд тий. Тэнгүүд энэ компаниуд маань төрийн ордноо тойрол төрийн ордноо тойрсон нэг 400 тамхатаал гэрээгээд яваад байдаг. Тэ. Тэгэхээр том компаниуд маань би олон улсад гараа. Тэгэхгүй жижиг дундууд чинь та яадаг төрүүлээд олон улсад гарах гээд байна. Энэ дотоодын худалдаа авалтаа энэ дундууд жижиг дундуудаа үлдээчихэлтэй. Та яад энэ төрөлтөөгөө ингээл нэг төрийн 400 тамхатаа гэрээгээд явдгаа болоод олон улс руу гаралтаа та яад. Яг зөв яг зөв. Ийм саналтай байна. Тэгээд энэ хуулийн дэрлэг шигтгэж өгмөр баг. Төрийн худалдаа авалтын тэдээс доош хувийг жижиг дунд үйлдвэрлэлээс авнаа гэдэг. Тэгжээж энэ салбар хөгжин энэ салбар хөгжөхөр мөнгөн дүнгээр яг мэдээж айхтар том дүн нөгөө салбаруудаа дүүцэхгүй л те. Гэтэл бий болгож байгаа ажлын байрны тоо тэгээд манай эх 10 жилийн төлөвлөгөө чинэлийг дундаж давхрахтаа бий болохоор нийгэмд ямар эрг өөрчлөлт гарах уу гэд бодохоор ер нь өөрөө одоо мөнгөөр үнэлэх боломжгүй тийм нийгмийн эрг нийгмийг бүтээх боломжууд харагдаад байгаа. За өстой маш олон асуултууд ургаж гарахаар байгаад байна. За би тэгтээ мөнх цэцэг захирлаас бас асууя. Одоо яг сая бас нөгөө дурддаж амжаагүй ер нь одоо энэ хуулийн төслийн ингээ хилцүүлэг явж байгаа юм байна. За та хэд маань маш сайн
өөрсдийн холбооныхоо зүгээс ч тэр мэдээж бүгд бас бизнес эрхлэгч болохоор өөрсдийнхөө ч гэсэн ингээд санал бодлуудыг бидэд бол ингээд сайн тусгаад явж байгаа. Тэгэхээр одоо яг ингээд саяны ингээд магадгүй санхүүжилтийг ингээд нэг жилд байдгийг аль болох одоо тогтмол мэдээж ингээд хэрэгцээн дээр эрэлт дээр нь тулгуурлаад шийдээ гэдэг ч юм ингээд мэдээж үнэхээр хэрэгжчихвэл ингээд сайхан зүйлсүүд бол зөндөө мэдээж байгаа бах. Өөр ер нь яг дурддагдаагүй яг том бас нөгөө хайлайт байдлаар хэлэхэд орж байгаа ер нь гол ер нь хуулийн заалтууд энэ ингээд бушуухан хэрэгжээд хавар ингээд батлагдаад за одоо хизээ хэрэгжиж эхлэх юм байна тий. Тэгвэл одоо нөгөө татвар байна уу, нийгмийн даатгал байна уу, эсвэл одоо тодорхой хэмжээнд бодлогын хүрээнд төрийн худалдаа авалт гэдэг ч юм уу тий. Өөр ер нь ямар бас боломжууд нээгдэж ингэснээрээ бид нэр бас эргээд нөгөө таас түрүү нөгөө үгэндээ дурдсан. Ер нь бол одоо ингээд 90 цент хүрэх гээд байна. Тэгэхээр энэ нэг суурь бараг ёстой баталгаажуулах дараагийн ингээд жилүүд ажлууд байх юм шиг харагдаж байна. Ингээд бодлого маань зөв байгаад, хууль маань сайн байгаад чадах юм бол зөв бизнес эрхлэгч, зөв үйлдвэрүүд, үйлчилгээнүүд дээр очиод за тэгээд дараагийн 5 дахь жил дээрх цөмөрөнгөх нэвтрүүлэг бол илүү экспортод чиглэсэн төрөлдөө байхаар харагдаж байна. Тэгэхээр гол асуулт маань яг энэ хууль дээр одоо ер нь бол хаанаас олж уншиж авч болох уу тий. Хоёрдугаарт мэдээж бүх ингээд давуу зүйл залтуудыг дурдна гэвэл хэцүү баг. Гэхдээ яг та өнөөдөр бизнес эрхлэгч хүний хувьд энэ хууль маань батлагдчихвал яг таны бизнест ямар давуу тал, ямар боломж үүсэхээр байна вэ? Ер нь энэ хууль маань одоохондоо нөгөө хилцүүлгийн шатанд явж байгаа болохоор олон нийтэд хилцүүлэгдээд хаврын чуулганд өргөн баригдчих юм бол нөгөө нэг юугаар захимаар нөгөө 100,000 хүний санал авах мавх гэдэг нэг тэр чинь айл үе шатан дээр явдаг лээ. Тэр үед бол олон нийтэд илүү нээлттэй гарч ирэх байх л та. Тийг нь одоо нөгөө тун утгагүй бол нийт тавьчих واخа. Нэг сар хууль тогтоомжийн хуулийнхаа дагуу олон нийт нэг сар тавиад тэрнийхээ дараа бас хилцүүлгүүд явах واخ. Зөв. Тэгээд яг тэр хуулинд бол одоо манайхаа одоо гадагшаага яваал олон уулзалт тэр туршлага судлах аяллууд хийж ирээд манай том компаниуд гадаа дулсад очихоор ингээд жижиг дундынх нь төвчөнд ингээд очиждаг юм байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо саяны ганц зэрэг захирлын хэлээд байгаа томууд маань ингээд гадагшаага одоо энэ олон жилийн дуршлага энэ дотооддоо том байр суурь эзэлсэн энэ боломж дээр суурлаад гадагшаагаа илүү гараачи. Монгол гэсэн юуг таниулсан брендийг, бүтээгдэхүүнүүдийг илүү их дэлхийд бий болгооч гэдэг уриалаад байна шүү дээ тий. Жижиг дундууд маань одоо Япон улс гэхэд одоо Toyota гэдэг брэндээрээ дэлхийд танигдсан. Тэгэнгүүт чинь 4,000 өөрийнхөө улсын жижиг дунд үйлдвэрлэгч нараас эд данг бүх юмаа ингэж авч жижиг дундуудаа дэмжиж явж ээж тэрийгээ нийлүүлээд дэлхийд брэнд болгоод ингэ гаргаад яваад байна шүү дээ. Гэтэл манай монголчууд болохоор нөгөө томчууд нь жижиг дундынхаа зах зээл дээр ингээл ижлэхэн бизнесүүдээ улам ингэж олон тооны болгоод яваад байдаг. Жижиг дундууд нь тэнд импорттой өрсөлдөх гэж томчуудынхаа завсар зайгаар нэг ажилтаа орлоготой хэдэн ажилтнаа цалинтай байх гал ингээл тэмцээл яваад байна шүү дээ. Тэгэхээр аль нь өөрийнхөө төвшөнд арай өргөн хүрээнд харах цаг одоо угаасаа болчихсон. Тэгэл энэ нэг дөрвөн хонхорт бөөнөр ингээл шавчаал хоорондоо яг ижлэх юм хийгээл эсвэл ингээл бие биенийг гаргахгүй өрсөлдөх биш. Тэгээ энэ жижиг дундын хуулиас хүлээж байгаа хүлээлт бол яг тэр жижиг дундын ангиллыг тэр өөрчилж байгаа нь бол үнэхээр зөв яг цаг үетэйг нийлсэн тийм заалтууд байгаад байгаа. Одоо ч манайх чинь 2.5 хүртэл тэр бөмбөгийн жилийн борлуулалтын орлоготойгоо жижиг дунд гэж ангилчаад байгаа шүү дээ. Тэгтэл одоо шинэ хуулийн төсөлд бол 10 тэрбум хүртэлх жилийн борлуулалттай гэд ингэж үзээд ингэж ирэхээр нөгөө борлуулалтын орлогыг нэмээд өгчих юм бол янз янзын одоо нөгөө дагвар тэр татвараас нуугдах тий инээ тэрэ гэсэн юунууд нь бол бас багасаад ирнэ. Тэгээ ингээ багасаад ирэхийн хажуугаар одоо эргээд нөгөө бизнесээ би 2.5
одоо ингээл багтаагаал жижиг дундын зээлэндээ багтахын тулд 2.5-аас давсан нэг 200 саяын илүү борлуулалт хийх юм бол жижиг дундын ангиллаас гараад жижиг дундын сангаасаа нөгөө хөнгөлтэй бага хувьтай зээл авах нөгөө жилийн конкурстэй орох ирэхгүй болчих шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг арай нэг өргөн хүрээн сэтгэх ажлаа төлөвлөх ийм боломжийг тавьж өгч байна. Дээрэс нь одоо тэр одоо хүссэн үедээ л бид нар банкнд ингээд шаардлагатай санхүүжилэх хэрэгтэй болсон үедээ технологи шинжлэх үедээ ч юм уу банкнд дуртай үедээ очиод хүсэлтээ өгдөг. Тэгэхдээ нөгөө бас нэлээд өндөр шалгуур барьцаатай өндөр хүүтэл авж байгаа шүү дээ. Тэр боломжийг дуртай үедээ очиод бага хүүтэй зээлийг тогтмол авах тийм эрэлт хэрэгцээгээр хангаж өгөх гэж байгаа нь бол маш чухал байгаа. Бас давхар нэг зүйл нь нөгөө бид нар одоо ингээд сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг тий. За хууль эрх зүйн нөхцөл тэр санхүүгийн боломж тэр хамрах цар хүрээ энэ тэр ингээд өргөтгөөд хуулиндаа тусгалаач гэсэн яг л бодитоор арталд юу явж байгаа нөхөр үйлдвэрийн галтгоонд хүний нөөцийн асуудал явж идэг. Тэгэхээр энэ хүний нөөцийн асуудал дээр би бас холбоон дээр нөгөө хүний нөөц тал руугаа илүү ингэж хариуцаж ажиллахаар томилогдчиход байгаа. Одоо ингээд томилогдоод нэг хэдэн сар болж байна. За энэ хугацаанд хүний нөөцийн асуудлыг аваад үзэнгүүт Монголд одоо 24 оны статистикийн хорооны судалгаагаар 50 орчим мянган ажлын байрны хомсдол үүссэн байна гэсэн судалгаа байлээ. За 25 оных одоо бараг гарч байгаа бах. За ингээд эрэнгүүт халамж авж байгаа хүмүүс нь бас яг мөн тооны хүмүүс халамж авж байна гэдэг. Гэтэл яагаад жинхэнэ үйлдвэрлэл эрхлээд байгаа хүмүүс ажлын байрны дутагдлалд орчоод байна гэхээр энд түрүүн хэлсэн нөгөө биеийн хүчний ажил хийх хүмүүсийн сонирхол буураад байна гэж байгаа. Дээрэс нь бас нөгөө хариуцлагагүй ажилтнууд үнэхээр их байгаа. Яг үнийг хэлэхэд нэг газараас гарсан ч гэсэн нөгөө газар нь адилхан ажлын байрны хомсдолтой учраас тэр хүн өмнө санхүүгийн асуудал гаргаад ажилласаа гарсан уу? Эсвэл зүгээр л тааваараа нэг 2 сар ажилласнаа за нэг амармаар санагдангуудаа 1 сар явж явжснаа дараагийн газар орчдөг. Тэгээ иймэрхүү байдлаар явдаг тийм хариуцлагагүй бүлэг бас хэсэг байгаа шүү дээ. Энд чинь бас өөр ажлын байрны доктор суурьшилтай ажиллах доктор суурьшлыг дагаад бүтээгдэхүүний чанар, технологи, стандарт гэдэг юм яригдана. Орж гарч байгаа ажилчин болгоны тоогоор энэ болгоо алдагддаг. Энэ алдагдахын хэрээр нөгөө харилцагчдын өмнө хүлээс үүрэг хариуцлага, тэгээ брендийн нэр хүнд гэдэг зүйлүүд яригддаг л да. Тэгэхээр одоо миний хүсэж байгаа энэ хуулиас бас хууль болоод тухайн харьяалах яамнаас бодлогын төвшөнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг хүний нөөцөө энэ доктортой байдлаар хангахад бас тодорхой алхмууд хийгээсэй гэж хүсэж байгаа зүйл бол одоо хөгжиж байгаа улс орнууд хүний нөөцийн хомслоо яаж арилгаж яах гэхээр ядуу буурай юм уу цалин багтай одоо гадагшаа гарч ажиллах сонирхолтой тийм улсуудаас ажиллах хүчнийг тодорхой хугацаанд улирлаас хамаарат юм уу ингээд эсвэл одоо нэг тодорхой ойрын 5 жилийн хугацаанд дотоодынхоо хүний нөөцийн асуудлыг гаднаас ажиллах хүч авах байдлаар шийдъя гэд тэр төвшөндөө бодлогын шийдвэр гаргацдаг. Монгол улсад ийм хөнгөлөлт чөлөөлөлт байдаг юм байна. Гэхдээ тэр нь боловсрол, соёл, эрүүл мэнд гэсэн 3 салбарт гаднаас ажилтаа оруулж ирэхэд ажлын байрны зөвшөөрөл гэдэг төлбөрөөс 100% чөлөөлд юм байна. Зам тээвэр барилгын салбарт 50% хөнгөлт юм байна. За тэр нь ямар ажлын байрны зөвшөөрөл гэдэг нь ямар хураамж байдаг вэ гэхээр Монгол хүний цалингийн доод хэмжээ чинь 792 мянга байгаа. Үүнийг одоо 2 дахин нэмэгдүүлсэн буюу сая 584 мянган төгрөгийг бид нэр сар болгон гадаад ажилтныг ажилуулахын тулд улсад зөвшөөрлийн сунгаж төлж байна. Цалингаас нь гадуур дээрээс нь хийсний зардал, зуучлалын зардал, хоол байрын бэлдэнэ гэд жижиг дунд үйлдвэрлэгчид хүний нөөцөө хангахын тулд гаднаас ингээд маш өндөр зардлууд гаргаж авчирч байна. Ягаад гэвэл бүтээгдэхүүнээ доктортой юутай чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрлэхийн тулд ингээд ирэхээр одоо Монгол улсад сая ганц зэрэг захирал хэлж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг бол дэлхийн улс орнуудад ялангуяа хөгжсөн улс орнуудад ажлын байрны одоо 70 нэмэх хувийг бүрдүүлдэг те нийт аж ахуйн нэгжийн 90% нь ер нь бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллагчид байдаг. Ингэнгүүт тэр хөгжсөн улс орнууд яаж яваад байна гэхээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа салбараа тухайн улс орны стратегийн салбар нийт дийлэн хүн амыг нь ажлын байраар хангадаг ийм салбар гэж онцгойлон бодлогоор дэмжиж явдаг юм байна. Ингээд ирэхээр Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих шаардлагатай байгаа. Тэгжээж
Маргааш нөгөө нийт ард иргэдийн дундаж хэсэг нь чинээлэг амьдралтай байж тэрийг дагсан нөгөө нийгмийн олон аз жаргалтай байх, гэр бүл салалт багасах, стресс бухимдал багасах, гэмт хэрэг басах гэсэн юмнууд зөндөө явна. Тэгэхээр нөгөө энэ салбарын ажлыг хэвийн байлгахын тулд энэ чинь гаднаас ажиллах хүч авах чинь бол зүгээр цаг зуурын л асуудал байхгүй юу? Тэгжээч л нөгөө техник технологич хүний хөдөлмөрийг бага зарцуулдаг шийдэл рүү ажимдаа орж эхэлнэ. Тэгээ одоо бас нөгөө дотоодын ажиллах хүчний залгамж халааг таслахгүй авч явахын тулд мэрэгжил сургалт үйлдвэрийн төвүүд байгаа шүү дээ. 16 17-тай хөрх хүүхдүүдийг бэлдэж байгаа. Тэгэхээр уг суурь нь яг тэнд мэрэгчлээ сурж явах үед нь баялаг бүтээгч аж ахуйн үйлдвэрнүүд маань тэр хүүхдүүдийг дадлагаар одоо ажлын байран дээр сургах бас ийм гурвалсан хөтөлбөрийг тухайн сургуультай, тухайн хүүхэдтэй тэгээд аж ахуйн нэгж ингээ явуулвал илүү үндэсний мэрэгчлээ ажиллах хүчний залгамж халааг таслахгүй байх юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь тэр одоо төрдөө тэр залгамж халаагаа эргээд бадраах тэр нөгөө одоо манай холбоон дээр бас чухал нэг асуудлыг нэг болгож авч одоо бас ойрын 10 жилдээ яаж энэ үндэсний ажиллах хүчнийг эргүүлж хөгжүүлэх вэ гэдэг дээр мэрэгжил сургалтын төвүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөж бас бэлдэж байна. Ингээд энэ хооронд гадааднаас ажилтан аваад ажиллаа бид нэр үйлдвэрлэж игдрүүлэхэд бас тодорхой хэмжээний хураамж тийм зөвшөөрлүүдийн дэмжлэг өгөөсэй. Одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрүүд доотлол нэг 10 хүн ядаж авчихсан ингээл ботход тэр нь сарын ингээл 15 сая 16 сая төгрөг тэр 10 хүн дээрээ тогтмол ингээд төлөөд авч өөрөө хүндрэлтэй байдаг. Ингээд тэгэхээр авахыг ингээд хүсээд байгаа ажилтнууд аж ахуйн нэгжүүд байдаг мөртлөө зардлаасаа болоод төлж чадахгүй ингээд гацаад тэгээд үйлдвэрлэл нь нөгөө хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нэг 50% ажилтнаараа ингээл ажиллаж идэг ч юм уу ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр энэ төвшөнд ерөөсөө зохицоор нь зөвхөн санхүүгээ аваад нөгөө үйлдвэрлэлээ 100% хөгжүүлэх, ажилуулах нөгөө нэг хүний нөөцийн хомсдолд ороод ирэхээр бас тухайн төслүүдийг маань хүчтэй, хурдтай цаг хугацаанд ингээд гүйцэтгэхэд бас өчир дутагдaltaй байгаа л да. Одоо барилга зам тээвэр маань улирлаас шалтгаалсан нөгөө дулааны улиралдаа бас гаднаас ажиллах хүчийг аваад тэгээ гаргаад явуулцдаг. Ийм бас нөгөө нэг дэмжлэгтэй салбарууд бас байгаад байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бас ийм дэмжлэгийг бас их харж байгаа. Тийм байна. За танд нэмж хэлээ. Саяхан тэр нэг түрүү манай өгцөг захирал Toyota үйлдвэрийн тухай ярьсан те. Би нөгөө түрүү том компаниудыг олон улсад гарч байгаа гэдэг. Тэрнтэйгээ холбоотойгоор том компаниуд маань олон улсад гарахад одоо нөгөө бид нар жижиг дундууд бид нар нийлээд та бүхнийхээ нэг эд ангид болоод араас нь дэмжиж явах юм шүү гэдгийг бас бүр онцгойлоо хэлмээр байна. Та хэд маань нэг том концепт одоо шийдэл рүү орчих юм бол Монголын одоо жижиг дундын компаниуд та бүхэнтэйгээ хамтраад том компаниудынхаа нэг эрг шурган болоод дэмжиж явахад бүрэн дүрэн итгэлтэйгээр бага гэдгээс онцгойлон хэлмээр байна. Тэгээд сая нэг дурсамжийг ярьмаар байна. Тэрний өгөхөр манай өгцөг захирал 2018 он анхны 7 гээд манай даваа өр зөвлөхөр ахлуулсан 7 хүн байдгийг. Энэ хүмүүс маань 15 өдөр зөвлөх гишүүдтэйгээ хамтраад 2018 онд нөгөө жидүү сангийн нэг нийгмийн дөргөөс асуудал болоход энэ хэд маань яг бүр талбай дээр оройлоод онцгойлоод манлайлаа жагсаал хийгээ тухайн үед яг энэ нийгмийн дуу болоод явж ирсэн. Тэнгүүд тэрний үр дүнд одоогийн байдлаар ямар үр дүнд хүрсэн гэдгээд харахаар 2024 оны бас авилгатай тэмцэх газрын одоо ил тод шударга байдлын үнэлгээ гэж байдаг юм байна. Энэ үнэлгээгээр одоо Эрдэнэ сайхан дарагтай жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань нэгт орсон байна. Тэгэхээр энэ тухайн үеийн нөхцөл байдлыг ингээд нийгэмд өргөөсөн асуудал тэгээд өнөөгийн Эрдэнэ сайхан дарагтай хамт олон бас ямархуу байдалтай ажиллаж байгааг гэм бас илрэл юм болов. Би өөрөө 24 онд бас энэ зээл сонгон шалралт хороонд хараат тус гişүүнээр төрийн нэр өвнөөс шарк хийгээ суусан болохоор айгуу сайн энэ нөгөө үнэлгээнд нь бол их ихтгэлтэй байгаа. За тэгэнгүүт дахиад зээлийн хувьд бол маш олон боломжууд байдаг. Тэр боломжийг л одоо хүртээмжтэй бөгөөд олон нийтэд ийм дүнгийн их болгоё гэдэг хуулийн дээр шийдэх гээд байна. За дахиад төрд бол айгүй олон боломжууд байна. Тэнгүүд энэ нөгөө мэдээлэл айгүй бага байгаа дээ. Тэрнтэй холбоотойгоор нэг зүйлийг би одоо энэ 2025-26 онд зээлийн батлан даалтын сангийн зээл сонгон шалралт хороонд бас гишүүнээр байгаа. Тэнгүүд зээлийн батлан даалтын сан маань яг одоо юм дөнгөж эхэлж байгаа барьцаа хөрөнгөний дутагдaltaй. Энэ барьцаа хөрөнгө гэдэг бол бас нэг асуудал байна. Барьцаа хөрөнгөний дутагдaltaй жижиг дундуудыг бизнесийг 60%
батлан наадаг ийм байгууллага байна. Энэ байгууллагын маань гол үйл ажиллагаа нь банкны гаргасан шийдвэр дээр үндэслэгдээд тэгээд дахин судалгаа хийгээд 60% даах боломжууд байна. Тэгэхээр бас яг энэ мэдээллүүдийг манай жижиг дундууд аягүй сайн олж аваад тэгээд тэрнийхээ дараас яг өөрсдөө явдаг. Тэгээд энэ мэдээллийг олж авсан мэдээллээрээ үндэслээд өөрсдөө аягүй сайн төслөө бичээд хийх ажлаа тодорхой болгоод явах юм бол бас ч үгүй манад бас нэг боломж байхгүй байгаа. Гэхдээ яг нөгөө бизнесээ томруулах гэдэг шиг энэ боломжуудыг томруулъя, хүртээмжтэй болгоё гэдэг зорилго бас байгаа. Сая хуульд бас нөгөө дутуу хэлчихэж нөгөө үйлдвэржилтийг дэмжсэн нөгөө газар олголтоор бас дэмжинэ гэдэг байгаа шүү дээ тийм. Энэ бас их чухал заалт байгаа гэж хараад байгаа. Би ч нэг одоо өвлийн үгэн цасан охин хоёроос ирээдүйд удахгүй танилцуулагдах гэж байгаа гоё хуулийн ямар төрүүлээд бас сонсоод баяртай байна. Гэхдээ ямар ч байсан айгүй гоё одоо мэдээллүүдийг авлаа. Ер нь бол тэр яг үнэ ангилал гэдэг бол үнэхээр одоо чухал зүйл юм байлээ. Яагаад вэ гэхээр одоо бид нар ингээд EBRD-г бас зочноор ураад яриад тентх бас одоо юмыг харахаар Европын жишээлбэл тэр хэд маань стандартаараа явцдаг 250 хүнтэй хэдэн тэр одоо хэдэн сая долларч гэдэг юм уу 10 сая долларч л тэнгүүд юу вэ эргээд EBRD-гаас зээл авсан байгууллагуудаа харахаар тэдний жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний стандартад багтаад байгаа манай хөрхийн хамаг томчууд байдаг байх жишээний ч гэдэг юм уу. Тэгэхээр яг эргээд Монголд яг жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг чинь өөрөө яг хин юм бэ? Орлогоороо хүнийхээ тоогоор гэд ярих гэхээр ийм яг тогтцсон тогтцсон стандарт байхгүй маш их төвхтэй юм бэлээ. За хоёрт бас таад маань айгүй зөв гой бас поинтуудыг хэллээ. Тэр гаднаас одоо ажиллах хүчин авах тэр боломж гэдэг бол тэгвэл үнэхээр одоо том боломжууд нээгдэж байгаа юм байна. Бас зарим ч гэсэн үйлчилгээний зочид буудалч гэдэг юм уу газрууд бол бас нилээдгүй одоо гадны одоо ажиллах хүчин бол аваад явж байгаа юм байлээ. За тэр сая санхүүжилтийг шийдэх гэж байгаа гэдэг зүйл бас үнэхээр чухал зүйл орох гэж байгаа юм байна. За тэгэхээр таад маань сая юу ч 1 сарын 26-нд төрийн ордонд нээлттэй хилцүүлэг маань явагдахаар болж байгаа юм байна. Жижиг дундыг дэмжих газраас энэ нээлттэй хилцүүлгийнхаа товыг бүртгэлийн линктэй нөхчигдрөөс оруулаад эхэлсэн байл. Тэгэхээр нөгөө хүссэн аж ахуйн нэгж оролцох боломжтой тийм. Тэгэхээр тэр арга тэр одоо юу гэдэг төрийн ордонд бол тэгэхээр илүү 26-наас хоошоо илүү олон нийтэд нээлттэй болгох ийм асуудлуудыг одоо ядаж нөгөө ажлын хэсэг хуралдаад ийм юм болох гэж шүү гэдгээ танилцуулах ажиллагаа маань эхлэх гэж байна гэсэн үг байна тийм. Хууль арай илүү тийм халуун болж эхэлнэ. Яг тэгэхээр тийм байна. Энд маань өөрөө нөгөө хуулийн дээр энэ салбарыг дэмжих нэлээдгүй чухал заалтууд байгаа. Тэгээд хууль санаачлах тэгээд хууль нөгөө их хурлын босхийг давна гэдэг маш хүнд. Яг үнэ. Тэгэхээр энийг ердөөсөө л иргэний нэгэн байгуул, төрийн байгууллага, төрийн бос байгууллагууд тэгээд дахиад энэ салбарын одоо яг аж ахуй эрхлэгчид нар маань өөрсдөө бүр яг одоо ингээд за Доронтой аймгийн ч юм уу Сүхбаатарын аймгийн жид эрхлэгч бол тухайн тойргийнхоо хүмүүс гişүүд рүү ханддаг тий. Би тэгээд дэмцсэн ийм сайхан ийм хууль гарах гээд байна. Ийм зөв залттай бол гарах гээд байна гэж тэр бодох юм бол шүү тий. Бодох юм бол тэр зөв зүйлийгээ одоо энийг дэмжирэй гэдэг одоо өсөлтүүдийг тавьдаг. Тэгжээ дараа нь хууль батлагдана. Гэхдээ энэ мэд хууль өөрөө их хурлыг давна гэдэг бол 126 гишүүнтэй хуулийг гишүүнтэй их хурлыг давна гэдэг нэлээдгүй батлах асуудлууд байгаа. Тэгвэл энэ дэр өрдөөсөө бид нэр хамтраад ажиллах юм бол хуулийнхаа сайн талуудыг бүгдийг нь харуулад нэг сайн хуультай болчих юм бол бидний одоо хөгжлийн ойрын 10 жил нэлээдгүй гэрэлтэй байгаа гэдэг бас тодорхой хэлбэр байна. За ямар ч байсан сайхан тэгвэл сайхан мэдээгээр ямар ч гэсэн 26 оноо цөмөрөө эхлүүлж шүү те. Одоо тэгэхээр энэ маань за цөмөрөө сайханаар бодоход хаврын чуулганы хилцүүлэгт ороод хэрэгжиж эхлэх боломж маань хизэнээс ер нь үүсэх бол үүсгээр ер нь цөмөрөө бүх юм сайхнаар бодоход
Тий сайхнаар утгад хуулаа энэ 10 жолондоо бахимж батлаад болдог бол шууд 7 сарын 1-ээс те шууд хэрэгжээд эхлэсэ. Бид тийм хүлээлттэй байна. Зөв. Окей. За өнөөдөр чинь ингээд төр засгийн бодлого, за төрийн бус байгууллагуудынхаа одоо дараагийн шатны асуудлуудыг сайхан хөндлөө. За одоо эргээд жоохон та хоёрынхоо бас бизнесийг ярий. За тэгэхээр одоо Pinuta брендийн маань үүсгэн байгуулагч бас одоо ганц зөриг захирал маань өөрөө ер нь ингээд харсан чинь хувийн бизнесээ эхлүүлээд за төрийн бус байгууллагаараа дамжуулаад дуу хоолойгоо өргөөд хүчээ өргөөд за одоо бас давхар төрдөө зүтгээд ер нь бол яг нөгөө классик бас яг ингээд аль альных нь готлонд хөлөө хийж зовлон жаргалыг ойлгож төрийн нүдээр харуул хууль батлах байна уу зөвлөх байна уу бодлогод оролцох ямар байдаг төрийн бус дээрээ ирээд одоо 26 онд цаашдаа бол гадаад бодлогоо хариуцах юм байна. За өнөөдөр үйлдвэрлэл хэр явж байна да? Одоо ингэж бас яриагаа үргэлжлүүлээ тий. За түрүү яг таатай өнцөг хөндлөө энэ нөгөө өөрөө үйлдвэрлэл эхлэлтэд явж байгаа болохоор өөрөө нэг аж ахуйн гэж удирдаад яваад байгаа болохоор буцаагаад зовлон жаргалыг аягүй сайн мэдээд төрийн бус байгууллагынхаа ах эгч нартай өдөр зөвлөлийнхөө гишүүд найзуудтайгаа нийлээд бодлогоо боловсруулаад тэгээд дахиад нөгөө даваа ир зөвлөхийнхаа багт байгаа болохоор ингээд тухайн бодлогоо ингээд санал болгох боломжууд ингээд цогцоохор их одоо тийм улам их ажиллах улам их зүйлийг хийх хүслийг өөртөө ингээд өндөр шаардлага тавиад явдаг юм байна. За түрүүн үйлдвэрлэл хэрэг байна да гэж байна. Тестол нөгөө хэрэг байна да гэдэг шиг одоо юу гэдэг яг нэг үг хэлэхэд бол энэ эдийн засгийн байдал бол нэлээд хомигтаад асуудлууд их байгаа. Одоо энэ бол угаасаа л бүгд л мэдчихэж байгаа тий. Тэгэхээр одоо энэ дээр юу гэдэг дахиад нөгөө дотоодын худалдаа авалт чухал тий. Бид нар үйлдвэрлэлүүд бол одоо л яг манай үйлдвэрийн хувьд бол одоо тисэх үе дээрээ байна. Тийм манай одоо гашмуудын самрын Pinuta брэнд маань бол тисэх үе дээрээ тэгээд энэ бүтээгдэхүүнүүдэд одоо энэ арт түмнийг арт ирээтэйгээ болон төрийн худалдаа авалт тэгээд бас нөгөө дахиад нөгөө том компаниудаа бас жижигүүдээс худалдаа авалт хийгээрэй гэж уриалмаар байна. Тэгээд манайх одоо бас хошмуудын самар гэхээр хүмүүс зөвхөн байгалаас авдаг гэж боддог. Миний хувьд энэ салбар руу орохдоо хамгийн түрүүнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх гэдэг тусгай зөвшөөрлийг эхлээд авч ирсэн. Яагаад тэгэхээр би байгалаас баялаг авахын тулд буцаага тарих ёстой гэдэг шаардлагыг өөртөө болон компани дээр тавьсан. Тэгээд эхлээд тэр зөвшөөрлөө аваад ардаас нь ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах гэдэг зөвшөөрлөө аваад явж ирсэн. Тэр утгаараа манай компанид одоо Богдхан уулын Чулуутын аманд одоо 1888 ширхэг гошмодыг тарьсан байгаа. Тий, энэ мод тарьсан мод маань одоо яг бид нар гэхдээ зөвхөн тарих биш. Одоо энэ тэр мод санаачлагын хүрээнд зөвхөн тарих биш ингээд арчлаад явъя гэж байгаа. Бид нар 24 оны хавар тариад одоог арчлаад явж байгаа. Ирэх одоо 5 жилийн хугацаанд бид нар энэ тоогоо 30 мянгаар хүргье гэдэг зорилготой яваа. Тэнгүүд энэ манай тарьсан 1888 мод маань одоо яг нийгэмд одоо энэ байгууллага дээр ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм те. Бид нар одоо том утгагүй COP17 гэж сүлждэг эсрэг том орлого хийж байна те. Тэнгүүд 2024 онд дэлхийн нийт тэр таяараа 37 сая тэрбум тонн тийм хүлэмжийг хийх нүүрсчлийг ялгаруулсан байдаг. Тэнгүүд бид нар манай тарьсан 1888 ширхэг гошмод 37 тонныг өөртөө шингээгээд авсан юм бэл. Тэгэхээр бид нар нийт энэ тоон дээр яах юм бол тэр бомбын нэгийг одоо дэлхийгээс ингээд шингээг авцсан байна. Тэр утгаараа дахиад манай 1888 мод маань нийт 93 хүний амьсгалах агаарыг бий болгох үс үрийг гүйцэтгсэн байна гэд. Тэгээ энэ үрийг үйл гэсэн хэрэг аливаа нэг бизнес давхар одоо энэ дандаа байгаль орчинд ээлтэй чиглэл рүүгээ явах зүйтэй байна гэдэг хандлагыг бас олон нийтэд бас уриалмаар байгаа. Тийм байна. За мөнх цэцэг захирлын хувьд Монгол Van Construction гэдэг чинь одоо ямар компани байна? Хизээ үүсгэн байгуулагдав. За Van гэдэг үг компани нэрэнд орсон байна гэдэг чи одоо Van үйлдвэрлэж гин гэсэн үг бах тий. Та өөрийнхөө бас бизнесийг
танилцуулж зочдтой ярьж өгөөч тий. Манай компани 2012 онд Ганtig One Construction гэж байгуулагдсан. Яагаад энэ нэрийг өгж энэ бизнесийг эрхлэх болсон бэ гэхээр гэр бүлийн хүмүүс маань 2007-оос 11 онд Солонгос улсад ванны үйлдвэрт гэрээт ажилтнаар ажиллаж ирсэн. Тийм 2000-ад онд ер нь бол 90-ад оноос хойш монголчууд Солонгос улсыг гадаад улсыг тийм ялангуяа Солонгос улсыг зорж их ажил хийж ирсэн. Тэгээд би тэр 2000-ад оны гэр бүл болоод тэгээд яг тэр үеийн жишгээр гадагшаага явж амьдралаа дэвшлүүлээгээд тэгээ явхад манай гэр бүлийн яг ванны үйлдвэрт хуваарлагдсан гэрээт юугаарээ. Тэгээд тэндээ яг гэрээнийхээ хугацааг 3 жил байдаг. Тэрийгээ дуусгаад захирлынхны өсөлтөөр дахиж 1 жил сунгаж ажиллаад тэгээд 4 дахь жил дээрээ за би энд том охинтойгоо амьдардаг байсан. Тэгээд одоо нөгөө гадаадд гарч ажиллаж байгаа залуучууд нэг нийгмийн асуудал болчиход байгаа шүү дээ. Гарвал хамттайгаар нь гарч чадахгүй нэг нь үлдээд нэг нь гадаадд ажиллаад урт хугацаагаар ажиллах юм бол хүүхд өнчрөх гэр бүл салах эсвэл үйл ойлголцол бий болох гэд айгүй олон сөрөг нөлөөтэй. Үгүй ядаж салахгүй байлаа ойлголцоод эхнэр нөхөр явлаа гэж бодоход өөр хүүхдүүд хүртэл халуун дулаан ам бүл бүтэн байх тэр орчин төсөхгүй. Эсвэл нөгөө аавтайгаа ч юм уу ээжтэйгээ нөгөө тустай гомтыг өдөр болгоны нөгөө халуун дотн амьсгал илэн далангүй байдал бий болохгүй. Тэгэл нэг дотгошоо хомигдмал иймэрхүү нөхцөл байдлууд үүсдэг. За тэгээд тэр үедээ бол би тэр ер нь бол одоо эх орондоо хамт амьдрий гэд тэгээд манай хүн энд ирээд за ер нь Монголд хийх ажил би тэр ихний хагас жил бол хэцүү байсан үннийг хэлэхэд тэгэл гараад нэг таксинд явъя гэд тэгдэг. За тэгэхээр бас тэрүүгээр чин байнга ингээм амьдралыг яаж дээшлүүлэх вэ? Тийм боломж бас их муу. За тэгээ эргээ Солонгос явах уу гэхээр нөгөө нэг зориул хамтдаа байгаад эндээ амьдралаа эргүүлээд технээс нэхлэе гэдэг тэрнээс эргээл хагас жилийн дараа шантарч буцгуулчод байдаг. Тэгээд хоёулаа за ер нь бол яг тэр үе 2010-ад онд бол Монголд орон цусны барилга маш ихээр баригдаж эхэлсэн үе байсан. За хоёулаа чивтер одоо энэ ихээр баригдаад байгаа орон сууцнд шаардлагатай 100% гаднаас бүх юм авч явахд чивтерийн чаддаг юм чи ванны үйлдвэрт ажиллаж сурцсан шүү дээ. Тэгэхээр чи ванаа үйлдвэрл за би тэр бусад энэ үйл ажиллагаатай холбоотой сурталчлах, зарж борлуулах одоо юу вэ? Энэ үн дээрээ л хоёулаа чадах юм дээрээ төвлөрч амьдралаа авч явъя гэж хоорондоо ярилцаад тэгээд тухайн үедээ гэр бүлийнхаа хүний Солонгос улсад ажиллаж байхдаа нөгөө сар болгоныхаа цалин явуулаад энд нэг галтгоо тусдаа 10 дугаар хорооллын нэг ганц өрөө байр авцсан байсныгаа хоёулаа зориглож шийдээд тэр байраа зараад тэгээд анхны 100 гийн машиныг 2 ванны хив 200 ванны материалаа татаж оруулаад эхэлж байлаа. Тэгээд тэр үед бол Монгол улсад барилгын яамны статистик мэдээллүүдийг жил болгон ингээд одоо шинээр ингээд орон байраа хүртэл зараад эрсдэл хийгээл эхлүүлж байгаа бизнес юм чинь бас судалгаа энэ төр харна. Тэгээ барилгын яамны мэдээлэл энэ төрийг аваад харахаар жилд нэг 8-аас 10 мянга 12 мянган орон сууц ашиглалтанд оруулж байгаа мэдээ тухайн үед 10-ад оных байдаг байсан. Тэгээ ингээд эрэнгүүт за ямар ч байсан зах зээл байгаа юм байна. 100% орон сууцнуудад бол гаднаас ван оруулж ирж байгаа нь тодорхой. Тэгэхээр хоёулаа үйлдвэрлэлээ гадуур танилцуулаад яваад тэгжээтэл нэг ямар ч байсан танигдах байхаа л гэсэн эхний 3 жил бол үнэхээр чанга байсан. Би тэгээ ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол эхний 3 жил бол үнэхээр хүнд санхүүгийн хувьд хүнд танигдах борлуулалтын хувьд хүнд ажиллах хүчээ бэлтгэхэд хүнд ингээ бүх юм нь хүнд байдаг. Энэ үе дээр бас нэлээд олон үйлдвэрлэл үйлчлэгээр эрхлэж байгаа хүмүүс маань бас шантраа зогсдог лөө гэж бодож байгаа. Тэгээ бидний яг шантралын хугарлын тэр цэг дээр бол бас жижиг дунд үйлдвэрийнхаа сангаас 3-4 жил ингээд төсөл бичээд яваад бүтдэггүй байсан маань 17 онд би жижиг дундын сангаас зээл авсан. Тэр маань одоо буян тухай төсөл гэдэг байгаа шүү дээ. Буян тухай тэнд бараг 1000 айлын буян тухай нэг дээр үндэсний бүтээн байгуулалтын корпорац гээд Delta Construction, Эрэлт Impix за ямар үлээд нэг 5 том компани нийлээд буян тухай оруулалтыг барьж гүйцэтгэж ирсэн. Бас төрийн захиалгаар ингээд маш богино хугацаанд тухайн үедээ барьж ирсэн. Энэ төсөл дээр яг манайхаас Монголдо үйлдвэрлэсэн шахмал чулуу ван авъя гэдэг захиалга орж ирээд за олон жил 4-5 жил хичээснийх зүтгэснийх нэг том төсөл авахар боллоо гэд эргэлтийн өрөнгөө яах вэ гэж яхад мань
тэр жижиг дунд үйлдвэрийн сангаас тэр зээл олдож ирснээр би эргэлтийн хөрөнгөө татаад тэр том төслийг төртггүй нийлүүлэх ийм боломжтой болж исэн. Тэгэхээр одоо түрүүнээс хойш ганц зэрэг захирлын маань хэлээд байгаа төрийн худалдан авалт том компаниуд жижигүүдэд дэмжих гэдэг чинь өөрөө ингээд хөл дээр говьж төвөөд одоо бараг сөхөрч унах гээд за ер нь бол болох уу яах вэ гэдэг энэ үе дээр маань төрийн худалдан авалт буюу тэр том үндэсний бүтээн байгуулагчдын дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчээс авсан дэмжлэг дээрэс нь одоо жижиг дунд сангийн эргэлтийн хөрөнгөний зээл бол манай компанид үнэхээр маш том тус болж бид нар үйлдвэрлээд явхад ингээд болох юм байна гэсэн ихтгэл найдварыг өгж одоо тэр замаараа тууштай ажиллах суйруулж байсан. Одоо бид нар тэгээд дотоодынхоо эх орныхоо чулуугаар байгалийн одоо чулууг нутгалж байгаа зурц цэцгэж хийдэг солонгос технологийн шахмал чулуу ван үйлдвэрлээд одоо ингээ 13 4 дахь жил рүү орж байна. Тэгээ 25 оноос эхлээд ванны зах зээл дээрх одоо дэлхийн том брэндүүдийн ашиглаж байгаа акрил ваныг үйлдвэрлээд эхэлсэн явж байна. Одоо тэгээ манай харилцагчдын хувьд бол бид нар одоо жилд нэг 20,000 орон сууц ордог гэж үзэхэд нэг 40-50%-ийг нь буюу нэг 10,000 орчим ваныг жил тутам үйлдвэрлэж нийлүүлж байна. Одоо хамгийн гол харж байгаа зүйл бол бас л нөгөө одоо өнөө өглөө би худалдаа аж үйлдвэрийн танхим дээр зохион байгуулагдсан селебрити төвийн олон нийтийн хэсэгт хувийн хвшлийн санхүүжил дээр одоо тендер зарлах нээлтийн үйл ажиллагаанд оролцоод ирлээ л дээ. Тэнд одоо ингээд нийт 130 блок 50,000 хүнтэй тэм дид хот төвийг байгуулнаа гэд 25 оноос ажил нь эхэлсэн. Дид бүтцийн ажлууд нь хийгдсэн. Барилга орон сууцны төслүүдийг нь тендерээр зарлаад ажил нь эхэлсэн, газар чөлөөлөлт нь явагдсан. Одоо зөвхөн нөгөө төв зам дагсан олон нийтийн үйлдвэр үйлчилгээ дэлгүүрийнх нь тэр бүтээн байгуулалтууд дээр хувийн хвшлийн худалдаа авалтын тэр тендерийг зарлах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Тэгээд 45 хоногийн хугацаанд зарлаад 3 сарын 2-нд хаах юм байна. Ингээд шалгаруулах юм байна. Тэгэхээр эндээс одоо тэр 130 блок байшин дээр одоо хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт барилгын материалын үйлдвэрлэл гэдэг салбар бас нэлээд хаягдаад яваад байгаа юм байна гэж харж байгаа. Газар тариалан, ноос, ноолуур хүнс энэ салбар руугаа түлхүү анхаарад тэгтэл Монголд одоо төвлөрлийг сааруулах, утааг бууруулах тийм ээ гэд нөгөө хотыг ингээд задлж ингэж тэлэх юм бодлого бариад байна шүү дээ. Одоо тэр хойшоогоо сэлбэдит түгэл 50,000 хүнтэй хотыг одоо 27 он гэхэд эхний ээлжийн барилгуудаа ашиглалтанд оруулаад 28-9 он гэхэд одоо ингээд бүрэн цогцоор нь барихаар ингээд ажлууд маш шуурхай явж байгаа юм байна. Өргөн том далаастай цогцоор нь шийдээд явж байна. Ингээд барилгын материал тэнд бүтээн байгуулалтын дээр Монгол улсад барилгын материал үйлдвэрлэгчид хичнээн хувийг эзэлж байна. Тэгээд дотооддоо үйлдвэрлсэн чанар стандартын шаардлага хангацсан асуудалгүй үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрүүдээс худалдан авалт хийх ийм дэмжлэг үзүүлээч гэсэн ийм бодол төрж байлаа өнөөдөр бол. Тэгээд тэнд бол ерөөсө дандаа нөгөө үйлдвэрчлэлтийн бүс гэж бас алга. Нөгөө яг орчин суух орчин учраас боловсролын одоо сургууль цэцэрлэг нь орон сууц нь худалдаа үйлчилгээний төвүүд байх юм байна. Тэгэнгүүт нөгөө талаасаа нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлд явагдаад байгаа нөгөө жижиг дунд үйлдвэрлэлүүдэд зориулсан дид бүтцийн шийдсэн замын цахилгааны ясан одоо ийм үйлдвэрчлэлтийн газар олгоно гэсэн энэ төсөл бол маш том ихтгэл найдварыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд төрүүлж байна. Тэг ингээд энэ нэг зохиц үйлдвэрлэдэг болчоод одоо тэр зохицоор энэ тэнд баригдаж байгаа том төслүүдтэй жижиг дунд үйлдвэрлэгчид дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлдэг болчих юм бол тээвэр логистикийн хүртэл ингээд хамт шийдэгдээд явчих бүрэн боломжтой юм байна гэж харагдаж байгаа тийм. За өнөөдөр чинь нэлээд сайхан ер нь ярилцлаа. Нэлээд л олон төвшөнд ярилцлаа. Би тэгтээ та хоёроосоо бас яг нэг асуултыг асуугаад ер нь бол нэвтрүүлгээ өндөрлөе гэж харж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо хэрвээ яг Монголын жижиг дунд үйлчилгээ эрхлэгчид маань 10 жилийн дараа эдийн засгийн гол одоо хөдөлгөгч хүч болно гэвэл ямар бодлого, ямар сэтгэлгээ яг одоо өөрчлөх ёстой вэ тий? Та хоёр маань бас нэлээд гоё ер нь бол ганцаа захирал бол бас нэлээд хэд хэдэн санаанууд хэллээ. Тэгэхээр яг энийг нэг гоё базаад хэлээсэ гэж хүсэж байна тий. Үзэсгэлэнгүй би заа. За энэ дээр дэс төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүд ард иргэд аж ахуйн нэгжүүд гэдэг яг дотор нас нөгөө том жижиг ярина те явагдаад
бид нар хамтдаа бүгдээрээ бие биен рүү харах биш одоо хамтдаа нэг зүг рүү харъя. Бие биен рүү харахаас илүүтэйгээр нэг 10 жилийн дараах нэг цэгээ тавьчаад тэр рүүгээ бөөнөрөө алхая. Тэр рүүгээ бөөнөрөө дайраа тий. Монгол гэдэг нэрийн дор бөөнөрөө нэг цонхны бодлоор дайраа. Энийний тулд яах вэ гэхээр төрийн байгууллагууд илүү их нээлттэй мэдээлэл илт тод өгдөг. Одоо 2025 онд манай татвар ерхий газар харилцан туслах гэдэг аяндыг татвар ерхий газар манлайлаад гаргасан болвол энэ харилцан туслахыг гэдэг нь ердөөсөө нэг байгууллага байх гэсэн юм байна. Төрийн байгууллага аж ахуйн нэгж иргэд бүгдээрээ л хоорондоо харилцан туслая. Бие биендээ ямар боломж байгаа нь тэрийг бие биендээ хуваалцъя. Бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж бие биентэйгээ илүү нээлттэйгээр харилцъя. Тэгээд хоорондынхоо итгэлцлийг сэргээл. Тэгээ буцаагаад итгэлцлийг даадаг бай. Харилцан ашигтайгаар ажиллая. Аливаа нэг бизнес харилцаа хамаарал нэг тал нь ашигтай байгаадах юм бол энэ бол бизнес байха болно. Яг үнэ. Тэгэхээр харилцан ашигтай ажиллая. Төрд аж ахуйн нэгжүүд нь төлөвшөөд мундаг болоод илүү их татвар төлье. Тэрийгээ дагаад төрийн байгууллагуудын маань үйл ажиллагаа хангамж манай төрийн албаагчдын цалин нэмэгдээ. Буцаага төрөөс авсан сайн үйлчлэгээ мэдээлэлээрээ аж ахуйн нэгжийн иргэдийнхээ цалин орлого нэмэгдүүлээ. Тэгэхээр ердөөсөө эх 10 жилийн төлөвлөгөөгөө бид нар Монгол гэдэг улс маань хамтраад бүх талууд хамтраад нэг цэгийг тавиад тэрнийхээ бодлогоор олон улсад хамтдаа гарах, олон улс гарахтаа жижигэн томьёогоо дэмжих, төрийн байгууллагууд нь аж ахуйн нэгжүүд иргэдэд дэмжих, иргэд нь худалдаа авалтаа бусд орнууд ямар түүхийг Солонгос жишээ нь гадны бүтээгдэхүүн илүү одоо арай хямдхан дотоодын бүтээгдэхүүн жоохон үнэтэй байхад за энэний ирэх үр дагавар нь өнөөдрийн миний төлж байгаа 100 төгрөгөөс илүү үр дүнтэй байна гэд дотоодын аж ахуйн нэгжүүдэд дэмждэг шиг бүгдээрээ харилцан итгэлцлээ сэргээгээд бие биен рүү хараад байх биш нэг зэг рүү хараад хамтдаа өгчөө, хамтдаа урагшлая, хамтдаа бизнесээ хамруулъя. За маш сайхан сэтгэл байлаа. За үг цэцэг захирал таны өнцгийг бодлыг сонсъё. Тийм одоо манай холбооны дараагийн шинжилсэн үрээ бол нөгөө чинэлэг дундаж амьдралтай Монголыг бүртээе гэдэг тий. Ийм зорилгын дор л бид нар концепцоо шинжилээд явж байгаа. Тэгэхээр чинэлэг дундаж давхаргыг бүрдүүлэх хэсэг нь одоо ажлын байрыг дийлэх хувийг нь бий болгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбараар бодлогоор тэгээд борлуулалтын дэмжлэгээр дэмжих нь эргээд тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажил орлого нэмэгдэх тэгээд ар гэрт нь амьдрал илүү аз жаргалтай болох үндэс суурил болох юм л да. Тэгэхээр ард иргэд маань ч гэсэн одоо нэг бүтээгдэхүүний худалдан авалт болгоны ард Монгол залуучууд, Монгол аж ахуйн нэгжийн хүч хөдөлмөр сэтгэл одоо маш олон бэрхшээлийг даван туулаад одоо өнөөдөр би бол Монголын жижиг дунд үйлдвэрийн салбар бол яг нэг гэрэл гээгийн хөгжих үе дээр ирсэн гэж хараад байгаа. Засгийн газраас ч тэр ерөнхийлөгч тэр яг энэ салбарыг илүү түлхүү ярьж гин, дэмжиж гин. Яг энэ үед бол би яг ийм үед одоо иргэдийн маань худалдан авалтын дэмжлэг одоо цагаан сар гэдэг хамгийн том үндэсний баяр энэ үеэрээ одоо үгүй ядчил үндэсний мөнгөнд тэмдэгтэй бариад золгочих тий. Эсвэл үндэсний брендийн бүтээгдэхүүнүүдээрээ бие биендээ бэлэг барих ийм уриалгыг дахиж уриалмаар байна. Тэгээд чинэлэг дундаж давхархтай Монголыг бүтээхэд бол иргэн болгоны л оролцоо, сэтгэл, хандлага айгүй чухал байгаа. Одоо түрүү манай ганц зэрэг захирлын жишээ аваад байсан хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнхэд хадгалтын хугацаа хамаагүй бага байгаа. Янз бүрийн цаг агаарын гормыг дагаж хөлдөөд ирсэн үү гэсээд халаад ирсэн үү тэр нь мэдэгдэхгүй импортын бүтээгдэхүүнүүдээс илүү хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр их иргэдээсээ бас хамгийн түрүүнд та бүхнээс үндэсний үйлдвэр хөгжих, эх орон хөгжих тэр үндэсний улсын эдийн засгийн тусгаар тогтнол бат битгэх байх нь хүн бүрийн нэг өдрийн худалдаа авалт болгоноос шалтгаалж байгаа шүү гэж уриалмаар байна. За маш сайхан одоо нэвтрүүлгийн маань гоё өстой хураа гэдэг шиг сайхан өгөөд хэлэгдлээд. За тэгэхээр өнөөдөр та хоёр маань цаг зав гаргаад нэвтрүүлэгт оролцсонд
баярлалаа. За мэдээж ган зориг захирлын хувьд бас яг энэ бизнесээ томруулъя, бидний бас арга хэмжээг дэмжиж бас мөн ингээд бодлогын хувьд хийхээр төлөвлөж байгаа маш олон сайхан ажлуудыг нээлттэй ярилцсанд маш их баярлалаа. Цаашдаа одоо ёстой зорилго нэг байна. Тэгэхээр нийлээд хамтраад хийж болох бүх зүйл дээр одоо хамтраад явах болно гэдгээ бас давхар дахин талархаж илэрхийлж байна. Тэгээд өнөөдөр энэ цэг хүрээд нэвтрүүлгээ дуусгая. За та бүхэнд баярлалаа. За ингээд энэ өдөр маш сайхан жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч нарынхаа одоо дуу хоолойг сонссон. За мөн одоо юу гэдэг ирээдүйд гарахаар яригдж байгаа хуулийн төсөлтөөгөө уялдсан ийм сайхан нэвтрүүлэг боллоо. Тэгээ өнөөдрийн дугаарт Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоо төрийн бус байгууллагын одоо дид ерөнхийлөгчд болох ган зориг, мөнх цэцэг захирлууд маань ирлээ. За өөрсдөө бас яг Pinuta гэдэг брендийг үүсгэн байгуулагч, мөн Монголын Van Construction компани одоо үүсгэн байгуулагч захирлууд маань ингээд ирсэн байна. Тэгээд өнөөдөр маш сайхан яриа өрнүүлсэн та хоёртоо баярлалаа. Тэгээд энэ хүрээд нэвтрүүлгээ дуусгая. За та бүхнийг бас өрсөнд баярлалаа. Баярлалаа.